За энэ параболаар хүрээлэгдсэн дүрсийн талбай гэхээр энэ хэсгийн талбайг хэдүүлээ олъё. За энд хэдүүлээ А зэгээр огтлцдог. Энд Б зэгээр огтлцож байна. Энэ парабол маа. Хоёр парабол. За хэдүүлээ доош харсан параболын хувьд бодох юм бол энд хэдүүлээд юу авах вэ гэхээр О зэг дээр оройтой гэж үзье. Тэгвэл хасах 1 5 гэсэн зэг дээр оройтой параболын тэгшгэлийг өчгөж байна. За тэгвэл y тэнцүү k гурждаг нь x-ээс хасах 1 гэдэг чинь энд нэмэх 1-ийн квадрат нэмэх нь 5 байна гэсэн. Одоо тэгвэл бид нар энэ парабол дээр бидний а зэг оршин байна. А зэгийн координат нь хасах 2 4 гэсэн координаттай байна. За тэгвэл а зэгийг хэдүүлэн тэгшгэлдээ оруулах юм бол x-ийн оронд 4-ийг орлуулна. K үрждэг нь хасах 2-ыг x-ийн оронд орлуулна. 1-ийн квадрат нэмэх нь 5. Энэ дээрээс k-г олох юм бол k тэнцүү хасах 1 болно гэсэн. За тэгвэл бидний доош харсан параболын хувьд хасах 1-ийг үрждэг нь x дээр нэмэх нь 1-ийн квадрат нэмэх нь 5 гэдэг маань хасах x-ийн квадратаас хасах нь 2x нэмэх нь 4 гэсэн тэгшгэлтэй болно гэсэн. За яг үүнтэй ижилхнээр дээш харсан параболыг олох юм бол энэ дээр О зэг байна. О зэгийн координат маань 1 хасах 4 гэсэн координаттай байна. За тэгвэл бидний тэгшгэл маань y тэнцүү k гурждаг нь x-ээс хасах 1-ийн квадрат болно. Энд 5 байна. Хасах нь 5 болно гэсэн. За энэ дээр мөн ижил а зэг оршин байна. А зэгийн координат маань хасах 2 4 гэсэн координат. За тэгвэл y-ийн оронд 4-ийг орлуулна. X-ийн оронд 2-ыг орлуулж. Хасах 2-ыг орлуулах. Хасах 2-оос хасах 1-ийн квадрат хасах нь 5. За энэ чинээс k-г олчих юм бол энэ чинь ийшээ ёс болно 3-ын квадрат 9-9-ийг туугаад k тэнцүү 1 буюу тэрний тэгшгэл маань y тэнцүү 1-ийг үрждэг нь x-ээс хасах 1-ийн квадрат хасах нь 5 буюу энд. За эндээс x-ийн квадратаас хасах нь 2x хасах нь 4 гэсэн тэгшгэл өгсөн. За одоо тэгвэл биднэрт энэ хоёр пунктээр хүрээлэгдсэн дүрсийн талбайг олно гэсэн. За энэ хоёрын огтлцлын зэгийн x абцаас утгах юм бол бас 2 нэмэх 2 гэсэн. Тэгвэл S талбай тэнцүү интеграл хасах 2-оос нэмэх 2 хэлтэй. За дээдлэлт нь болохоор доош харсан парабол маань байгаа учраас хасах x-ийн квадратаас хасах нь 2x нэмэх нь 4. Энээс хасах нь x-ийн квадрат хасах нь 2x хасах нь 4. За ингээд dx. Энэ тэнцүү интеграл хасах 2-оос 2 хэлтэй. За энд хасах 2x-ийн квадрат болно. Хасахын нэмэхээр 2x нурагна. Хасахын нэмэхээр энд нэмэх нь 8 dx болно гэсэн. За энэ дээрээс их функцийг олчих юм бол хасах 2x-ийн кубыг хуваах нь 3 нэмдэг нь 8x болно гэсэн. За ингээд хасах 2-оос 2 хэлтэй. За эхлээд дээд хэлээ орлуулна. Дараа нь доод хэлээ орлуулаад бодох юм бол энд 21 бүхэл 3-ны 1 гараад тэр хариу и хариулт байна.